Дижитал хөрөнгө гэдэг нь одоо чинь followers, таны крипто, таны дижитал бүтээгдэхүүнүүд гэх мэтчлэн дижитал хэлбэр дээр танд орлого олж өгдөг тэр хөрөнгүүдийг дижитал хөрөнгө гэж яриад. Хуучин бол одоо намайг жоохон мохон байхад ингээд яахаа ингээл онлайн ертөнц юм гэхлээр нэг PC тоглодог хүүхдүүд мөхд. Ер нь тэгж л харагддаг байлаа. Онлайн ертөнц гэхээр нэг PC тоглодог юм те нэг тиймэрхүү. Одоо ч эн чинь бүр тоглоом биш болчиход байна. Нэрнгээс л та дижитал ертөнцид орж ирэхгүй л болвол тэгэл одоо ард хүцэл миний үед дээр сайдар сайхан байсан. Одоо өстө хог болчихъя гэж одоо гоншондохоос аваад. За яцхан guys, өнөөдөр бичлэг тавтай мөрөл. Тэгэхээр өнөөдрийн бичлэгийн үндсэн сэдэв юу гэхээр дижитал ертөнцийг хэрхэн ойлгох вэ? Дижитал ертөнцийг яаж хэдүүлээ сурах вэ гэдэг сэдвээр бичлэг хийж байна. Тэгээд одоо надад хэлэлт хүн болгон мэдж байгаа те. Сошиал медиа, дижитал ертөнцид нэг амар юм болоод байна. Ямар ч гэсэн л энэ ерөөсөө ирээдүй юм байна. Амар юмнууд болоод байна. Тэгээд сурыг гэхлээр эсвэл таны оролдыг гэхлээр ингээд те хитэн настай байж болно юу ч хийдэг гэж болно гэхдээ гэдэг ингээд хитрхи их мэдээлэл байгаад яг юу юм ойлгохгүй сурыг гэхлээр ингээд нэг юм баахан ямаа гэдэг баах юм яваад идэг. Тэгээ алийг хийж эхлэхээс мэдэхгүй тэгэл ингээд нэг юм тэм хүн өсөлт байдлаар байгаа бол энэ бичлэг тань зориулагдсан. Өнөөдрийн бичлэгээр юу гэхээр би өөрийнхөө сүүлийн 3 жил дижитал ертөнцид онлайнаар ажиллаж байгаа туршлага дээрээс үндэслээд яг дижиталын орон зай энэ юу болоод байгаа яаж энэ дотор би ерөөхдөө өөрийгөө байршуулах юм. Тэг ямар н одоо газрууд нийлээ ашигтай байдаг ямар юмэн сурах хэрэгтэй ямар юмэн сурах шаардлагагүй гэдэг байдлаараа хамгийн үр дүнтэй зүйлүүдийг 3 хэсэг болгож танилцуулах гэж байгаамаа. Тэгээд би ерөөхдөө юм 3-аар танилцуулах айгуу дуртай 1 2 3 гэдэг. Тэгэхээр айгуу тайлбарлахад айгуу амар байдаг. Тэгээд үндсэн эхний зүйл нь болохоор ерөөхдөө энэ тоглоомын эдлийн дижитал ертөнцийг тоглоомын дүрм тоглоом гэж харах юм бол тоглоомын дүрм нь юу юм? Яг ямар дүрмийн дагуу явагдаад байгаа? Яг том зүгээрээ юу болоод байгаа гэдгийг ойлгоно. Хоёрдугаар партаа хэдүүлээ юу гэхээр тоглоом доторх тоглогчид буюу ямар хүмүүс энэ тоглоомыг бүрдүүлээд байгаа юм бэ? Тэ? Яг тэр доторх AI багжууд ямар дижитал платформуд яг юу болоод байгаа? Энэ ер нь том зүгээрээ яг юу гэсэн үг юм гэдгийг ойлгоно. Гуравдугаарт та өөрийгөө энэ тоглоом дотор энэ ертөнцийн дотор хаана байршуулах юм бэ? Яаж би энэ дотор байршуулж өөрийгөө энэ ертөнцид хүмүүсээс хоцрохгүй энэ дижитал ертөнц сошиал медиаг ашиглаж үр дүнтэй ажиллах юм бэ? Илүү орлого олох юм бэ? Бизнесээ өргөжүүлэх юм бэ те гэдэг талаар ерөөхдөө сурах байгаа. Тэр да бэлэн болвол буглан суугаад айлан сойхороо. Эхэлцгээе. За тэг бичлэг яг үндсэн 3 зүйл рүү орохоос өмнө хэлэхэд би яг сүүлийн 3 жил сошиал медиа маркетинг эйженси буюу компаниудын автоматжуулалт, сошиал медиа маркетинг те одоо CRM гэх мэтлэн тэр чиглэлээр ихэд ажиллаж байна. Тэгээ сүүлийн 1 жил гэх юм бол яг 100% Европоос Монгол дахь бизнес удирдаад яг дижитал ертөнцид хамгийн ерөөхдөө одоо тэргүүн шугамд байлдаж байгаа хүмүүсийн нэг гэж болно. Тэгэхээр энэ яг би өөрийнхөө зүгээр туршлага дээрээс анзаараад хүмүүсийг харахад айгүйх мэдээлэл ер нь байдаг. Тэг зүгээр л хүмүүс ингээд би дижитал ертөнц AI гингүүтэл зүгээр би AI-ын сургалт явах хэрэгтэй, вебсайт хийх хэрэгтэй амар хэцүү гэж бодоод байдаг. Гэтэл яг үнэндээ хүмүүс хэцүү болгож харагдуулаад байгаа. Яг үнэ тийм хэцүү зүйл биш. Одоо би бол кодны тэг ширхэгч мэдлэгтэй, юу ч мэдэхгүй. Тэгээ тийм хүн AI-г ашиглаад баг тултал ашиглаж өрн болоод байгаа учраас тийм хэцүү юм биш. Тэгэхээр зүгээр л гол нь хэцүү болгоод тэр хүмүүс харагдуулаад юм сүртэй юм яриад байдаг байхгүй. Ерөөсө тэр нь тийм юм биш. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээ ерөөсө маш энгийнээр яг өдөр тутмын амьдрал адил яаж ашиглах юм, бизнес дээр яаж ашиглах юм, яг юу гэсэн үг гэдэг ерөнхий ойлголтуудыг би танд бүгдийг өгч байгаа шүү. Тэгээд яг аль бис өрхөлцгээе. За эхний зүйл буюу яг энэ тоглоомын үндсэн дүрм яг энэ дижитал ертөнц гэж яг юу юм бэ гэж байгаа. Ерөнхийдөө бол энэ өөрчлөлтийг хэдүүлээ амар ойлгох хэрэгтэй. Юу гэхээр тоглоомын дүрм буюу хуучин болол ер нь яаж явдаг байсан бэхлээ аж үйлдвэрлэлийн 1 2 3 дугаар хувьсгалын үед тэг хин хамгийн их мэдлэлтэй, хин хамгийн одоо нөлөөтэй, хамгийн мундаг, хамгийн баян байсан гэхээр газар эзэмшдэг хүмүүс, үйлдвэр эзэмшдэг хүмүүс, ажилчтай хүмүүс буюу яг нэг юм үйлдвэрийн тим хүмүүс илүү хүчтэй байсан бохоо. 1 2 3 дугаар хувьсгалын үед. 1-р хувьсгал бол газар байсан, 2-р хувьсгал нь бол үйлдвэр байсан, 3-р хувьсгал бол компьютерийн дата болсон, 4-р хувьсгал бол аж үйлдвэрлэлийн 4-р хувьсгал гэдэг зүйл юу гэхээр өөрөө энэ химэл оюухан дээр суурилсан хувьсгал болж байгаа гэсэн үг. Тэгээ 21-р зууны сүүлийн үеийн хамгийн чухал зүйлүүд мэдээлэл болвол хамгийн үнцэнтэй одоо хөрөнгө бол явчихна гэсэн үг. За энэ яг юу гэсэн үг юм бэ гэж бодож магадгүй. Ерөнхийдөө л дээр үед за хэдүүлээ зүгээр дээр үед л бодож дээ. 90 он, 80 оноос өмнөх бол ингээд хин магадгүй юм газар өөрийн гэсэн газар мазартай эсвэл үйлдвэртэй те тиймэрхүү хүмүүст бүр ингээд хамгийн сайхан амьдрах боломж байдаг байлаа шүү дээ. Одоо яг 21-р зуунд дундаж одоо одко тий дундаж зулаач байдаг юм уу дундаж одоо хин баянаач байдаг юм уу те хүнд ерөөсөө бас сайхан амьдрах боломж энэ дижитал ертөнцөөр дамжуулагдаж олдоод байгаа.
Ягаад тэгэхээр өөрөө би заавал үйлдвэртэй байх албагүй, эсвэл би заавал нэг үйлдвэртэй хүний хүүхэд байх албагүй, эсвэл би заавал амар газартай байх албагүй. Би энэ дижитал ертөнцийн тэр мэдээллийг нь олж чадсан тохиолдолд мэдээлэл өөрөө хамгийн үнэтэй болчих жоох байхгүй. Ерөөсөө л энгийнээр хэлэхэд хуучин бол үйлдвэр хамгийн үнэтэй байсан бол одоо мэдээлэл чиг үйлдвэрээс үнэтэй үе болчиход байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр мэдээллийг нь би олж чадах юм бол тэрийг ойлгож чадах юм бол та бүр тэн дээр одоо үйлдвэртэй хүн шиг л барыг адилхан алзах, одоо адилхан явах боломжтой болж эхэлж байна гэсэн үг байхгүй. Тэгэд дижитал ертөнцид ерөөхдөө аюул том зүйл байдаг үхлээр хүний анхаарал эдийн засаг буюу attention economy гэдэг юм байдаг. Attention economy буюу одоо хүний анхаарал гэдэг зүйл өөрөө хамгийн хүчтэй asset буюу хөрөнгө гэдэг зүйл болсон байхгүй. Тэгэхээр ерөөхдөө хүмүүс бай том компаниуд ерөөсөө хүний анхаарлыг яаж удаан барих вэ? Хүний анхаарлыг яаж тогтоох вэ гэдэг бүр бүхэл бүтэн мэрэгжлийн судлаачид эрдэмтдийг тэн дээр баярлуулж эхэлж байгаа. Тэгэхээр анхаарал гэдэг зүйлээр аягүй чухал болсон. Хоёрдугаар автоматжуулалт гэдэг зүйл бас аягүй том хөрөнгө болсон. Юу вэ гэхээр өөрөө бодож үзтээ. Одоо ерөөсөө ямар ч бизнес хэрвээ та мэдээлэлгүй болвол одоо чинь Одко гэдэг залуу мэдээлэлтэй автоматжуулалт ашигладаг AI ашигладаг залуу цэвэр AI-аар хийгээд магадгүй хин нэгэн AI ашигладаг хүний 3 хүн доороо компани доороо ажилуулад хэдэн сая төгрөг хэдэн мянган доллар ашиглах зардлыг би зөвхөн AI-аар сарын 100 200 доллараар орлуулж болоод байгаа хөөхгүй. Тэгээд нэр чинь ингээл асар хурдтай, асар үр дүнтэй тим юмыг би AI-аар хийж гин гэсэн үг. Намайг унтчихад миний бизнес хөдөлж гин, намайг унтчихад бүх юм явж идэг гэсэн үг. Тийм том давуу талтай одоо зүйл байна гэсэн үг. Гурав дахь нь юу гэхээр digital asset гэдэг юм нэмэгдэж эхлэв. Дижитал хөрөнгө. Одоо чинь бид нар хөрөнгө гэхээр л магадгүй банкны хадгаламж байд юм уу, газар байд юм уу, тэг ингэж боддог бол digital asset гэж юм хүртэл гарч ирж байгаа. Digital asset буюу дижитал хөрөнгө гэдэг нь одоо чинь followers, таны крипто, таны дижитал бүтээгдэхүүнүүд гэх мэтчлэн дижитал хэлбэр дээр танд орлого олж өгдөг тэр хөрөнгүүдийг дижитал хөрөнгө гэж яриад байгаа гэсэн. Тэр зүйлүүд хүртэл болно гэсэн. Нэгсэндээ мангар ингээнээр хэлэхэд ерөөсөө ийм эдийн засгийн шинжилэлт явагдсан гэсэн. Хуучин бол одоо намайг жоохон мохон байхад ингээд яахаа ингээл онлайн ертөнц юм өмхлээл нэг PC тоглодог хүүхдүүд мөхдөд ер нь тэгж л харагддаг байлаа. Онлайн ертөнцөөр нэг PC тоглодог юм те нэг тиймэрхүү. Одоо ч эн чинь бүр тоглоом биш болчиход байна. Бүр ингээд үнэхээр энэ бол бүр оролдож болохгүй амар том асуудал болчиход байна. Нэрнгээс л та дижитал ертөнцид орж ирэхгүй л болвол тэгэл одоо ард хүцэл миний үед дээр сайдар сайхан байсан. Одоо өстө хог болчихжээ гэж одоо гоншхон дохоосоор аргагүй болчихж байгаа юм. Одоо үнэхээр sorry гэмээр л болчих жоох. Ягаад тэгэхээр энэ нэг юм чи ашиглахгүй л болвол хажууд чи одоо ингэж та 1000 туршлагатай 1000 баба юмараад ашиглахгүй л болвол ерөөсөө айгүй хэцүү болчих гэсэн. Тэгээд дээрэс нь юу гэхээр та яаж одоо ингэж яг юу болоод байгаа юм гэсэн мэдэхгүй нэлээд гүнзгий судлыг гэх юм бол миний би энэ description дотор нэг линк оруулчих. Ямар ч миний бичсэн нэг юм гарын авлага байгаа. Анхан шатны хүмүүс зориулсан ер нь яаж онлайнаар ажиллах боломжтой, онлайнаар ер нь одоо орлого олох боломжууд ерхий энэ дижитал ертөнцийн хэмиг тайлбарласан нэг юм гарын авлага байгаа. Та тэрэн лөө ороод үндгүү юм уушиж болно. Хэрвээ та бүр цаашлаад одоо чинь надаас зөвлөгөө авъя, бүр яг ийм тогтмол мэдээлэл авъя гэх юм бол үндсэн манай Digital Money Club гэдэг миний broadcasting channel байгаа. Тэр дотор бас ерөөхдөө би тогтмол мэдээлэлүүд хуваалцаж байгаа. Тийшээ бас орох боломжтой. Миний зүгээс бол тийм зүгээр тусалж чадхаар байгаа шүү. Та илүү гүнзгий судлах юм бол. За тэгээд ямар ч сан бичлэгүүгээ дахиад явцгаая. За хоёрдугаар зүйлс нь юу гэхээр яг энэ ертөнц доторх тоглогчд яг энэ нэг юм юу болоод байгаа юм доторх одоо ямар сегментээс манай энэ дижитал ертөнц чи бүрдээд байгаа юм бэ гэж байгаа. Ерөнхийдөө бол айгүй энгийн тайлбарлаж өгөх доторх 3 сегментээс бүрдэж байгаа. Ерөнхийдөө платформ буюу одоо Instagram, Facebook, YouTube гэдэг шиг платформуд. Хоёрдугаар ч юу гэхээр creator буюу бүтээгчид. Энэ платформуд дээр янз бүрийн үн цэн бүтээж байгаа одоо чинь контент бүтээгчид, бизнес эрхлэгч нар эсвэл одоо үйлчлэгээ явуулдаг хүмүүс гэх мэтчлэн энэ хүмүүс. Тэгээд энэ хүмүүс маань энэ платформуд дээр ямар багжууд ашиглаж ажлуудаа хөнгөвчлж хөшүүргүүлж ажиллаад байгаа юм бэ гэдэг юм. Энэ одоо чинь ChatGPT байж болно. Одоо чинь янз бүрийн өөр AI-уд байж болно. Commission дээр AI янз бүрийн багжууд гэсэн үг. Энэ гурван одоо энэ сегмент юмнаас чинь үндсэн дижитал ертөнцийн чинь бүрдэж байгаа гэсэн үг. Үндсэн платформ гэдэг ихнийх нь юу гэхээр платформ гэдэг маань одоо ийм хавтан гэсэн үг ч яг англи үгээр. Энэ хавтан дээр ерөөсөө хингуач хүссэн юм ээж болно. Ерөөсөө хингуач хүссэн юм ээж болно. Та энэ хавтан дээр одоо шиг би тайлбарлах юм бол энэ магадгүй ингээд нэг юм хавтан одоо Instagram гэдэг хавтан бай те. Энэ хавтан дээр та юугаа хийж болно. Одоо энэ дээр Odco байна, энэ дээр Bata байна, энэ дээр одоо Nomo байна те. Гэмшлэнгээ хөлөөлөө ингээ байна шүү дээ те. Энэ дээр та их хүснээ хийж болно. Амийн гол нь энэ дээр та хүснээ юугаа хийж болно? Гол нь энэ дээр ямар багаж ашиглах юм бэ? Ямар түүл ашиглах юм бэ гэдэг л асуудал болчихж байгаа юм. Хин одоо чинь энэ платформыг ингээд бэлдээд өгч чинь энэ дээр ингээд хэрэглэгч нар чинь байна, бизнес эрхлэгч бүх хүмүүс байна. Энэ дээр та сэлэн бариад байлдах юм уу? Энэ дээр та буу бариад байлдах юм уу? Эсвэл бүр дээр үеийн одоо Star Wars-тай гардаг шиг юм лазерын буутай байлдах юм уу гэдэг нь таны сонголт байхгүй. Тэр нь юу гэхээр та зүгээр өөрийнхөө хөөрхийн нүдэд байх юм уу? AI-ийг ашиглах юм уу? Ямар мэдээллийг яаж яах юм гэдэг юм чинь энэ дээр орж ирж байгаа гэсэн үг. За одоо чинь платформуд дээр гэхэд бид нар одоо яаж болж байна?
Хүмүүсийн анхаарал байгаа тэр платформуд, Instagram, Facebook, YouTube, TikTok, Twitter, одоо X-тэй гих мэтчлэн одоо өөр юу байна? Snapchat, LinkedIn гэдэг. Ингээд одоо шинэ зүгээр энийг юм бид нар та хэрэглэдэггүй гэдэг маань энэ платформуд нэг юм суумг гэсэн үг ерөөсөө биш зөө. Ерөөсөө. Одоо шинэ би зүгээр энэ дээр амар гоё чухал хэлэхэд хэрэв та юм зарах гэж байгаа бол Facebook руу яв. Янз бүрийн сургалтын юм хийж байгаа бол брэнд юу үүсгэж байгаа бол YouTube руу ор. Зүгээр personal branding үүсгэж байгаа бол Instagram руу ор. Instagram дээр e-com одоо шинэ юм зарах юм бол айгүй муу явагддаг. Facebook дээр янз бүрийн иймэрхүү жижиг сажиг бараа бол амарсан заагдаг. Instagram болохоор юмний зүгээр брэнд нэр хүндэд илүү хэрэгтэй. YouTube бол яг боловсролын юм дээр л хүчтэй байдаг. X бол улс төрөв явагддаг. TikTok бол хурдан хугацааны нэг юм так гэсэн юмнууд тренд явагддаг. Хэмжээ одоо платформоос шалтгаалаад өөр байхгүй. Зарим хүмүүс зүгээр яагаад айгүй амжилтгүй одоо шинэ зүгээр бүтлгүүтэд дүүхлээр юм зарах гэдэг зөвхөн Instagram дээр яваад байдаг байхгүй. Instagram дээр угаасаа хүн юм авахгүй шүү дээ. Одоо шинэ та бодож үзлээ. Та чинь өөрөө Instagram руу би юм хөдөлж авах гэж юм өнөд нэг цаг юм авчиад гэж Instagram орд юм уу? Гүү шүү дээ. Хүн Instagram орохдоо зүгээр л ингэж ордог үстэй. Хүний амьдрал хангах гэж. Харин эсэгээр одоо миний утсан би Facebook ашигладаг ганцхан шалтгаан зүгээр л Facebook-ийн marketplace гэсэн буруу юмнаас би юм сонирх гэж юм авах гэж ордог байхгүй. Тэгэхэд хүн энэ платформынхоо энэ орчин, платформынхаа давуу талыг мэдэхгүй өслөд амар их мөнгө, цаг хугацаа, энерги охирдог байхгүй. Жишээ нь энийг мэдэх шаардлагатай болчихж байгаа. Хоёрдугаар та өөр хүн гэж байгаа. Юу гэхээр энэ дотор та ингээд зүүмээр юм. Энэ дотор л дижитал ертөнцийн байж ингээд бүгдийг хийгээд байх шаардлага. Одоо шинэ амар олон хүмүүс биш үү? Контент бүтээгчнэр байна, бизнес эхлэгчнэр байна, эсвэл янз бүрийн үйлчлэг өгдөг хүмүүс байна, эсвэл бараа зардаг хүмүүс байна, тэ эсвэл зүгээр коучинг хийдэг хүмүүс байна, янз бүрийн AI өгсөрдөг өчнөө хүмүүс биш үү? Та энэ тэгээ эдний аль нэгийг сонгох хэрэгтэй болж байгаа. Нэгсэндээ өөрийнхөө та одоо энэ доторх өөрийнхөө ройлыг тодорхойлно гэсэн үг байхгүй. Ер нь бол одоо жишээ нь магадгүй бид нар дахиад тоглоом гэж харах юм бол та өндөр болвол төвийн тоглох, сагсаар төвийн тоглогч, хурдан болвол одоо хөлөн бүгд дээр те довтлогч болно гэдэгтэй адилхан. Та өөрийнхөө давуу тал, өөрийнхөө сул тал, өөрийн байгалийн өгөгдөл, ур чадвартай бодлоод дижитал ертөнц дотроо нэг юм өөрийнхөө байршлыг, өөрийнхөө тоглох байрлалыг тодорхойлно гэсэн үг байхгүй. Тэгэхгүй хүмүүс ингэ зүгээр л мэдлэг тутамгаасаа болоод хангалттай юм мэддэггүйгээсээ болоод би зүгээр л энд байж ивэл гэдэг зүгээр л бүх юм хийх гэдэг байхгүй. Зүгээр л би хандлт авах чухал. Эсвэл би зүгээр л YouTube хийгээл зүгээр нэг юм одоо муухай хэлэхэд нэг юм өөрийгөө хамаагүй осор жамааш гэх юм болгочих гээд байдаг байхгүй. Мэдлэг дуусгал. Ерөөс тэг шаардлага байхгүй. Та өөрийнхөө ройл, өөрийнхөө ямар үүрэг ройлыг нь үүсгэх юм бэ гэдэг аягүй чухал болж байна. За тэгээд энэ дотроо нөгөө түрүүний бид нар ярьсан багаж буюу tool гэдэг юм байна. Түрүүний бидний одоо яриад байгаа те AI. Хиймэл оюун ухаан AI одоо ChatGPT байна уу, Midjourney байна уу, Notion байна уу, Zoom байна уу. Тэг ер нь л ингээд өдөр тутамд ашиглаж болох энэ AI-уудыг бүр амар мэрэгжлийн болдох юм гэхэд тодорхой хэмжээнд бид нар сурахгүйгээр бүр өсөлдөх ямар ч боломж байхгүй. Sorry та ингээд одоо тэр самурайгийн бөксөн дүүх байдгийн шүү дээ. Самурай ягаад Японы одоо жишээ нь тэр самурай юунууд ягаад ялагдсан бэ гэхээр ерөөс адапт хийгээгүй. Бууны дээр анх буу цохогдчиход байхад үндсэн өөрсдөө уламжлалт юмдаа хаягаад сэлмээрээ байлцааргаад тэгээд яхаа бууны эсрэг ямар ч хүч байхгүй тэгэл ялагдуулж байгаа байхгүй. Тэрнтэй адилхан өсөж хөгж байгаа урагшлаагүй юм бол ерөөсөө тэгэл одоо хоцротон хууль байгаа байхгүй. Тэрнтэй адилхан ингээд урагшлах хэрэгтэй болчихж байгаа. Гэтэ урагшлах гэхээр хүмүүсийн нэг бодоод байгаа юм би AI сурангууд ингээд AI-ын сургалт юм тэгж бүр ингээд юм гүнзгийрч сурна гэж ойлгоод байдаг байхгүй. Ерөөсөө тийм биш. Та өөрийнхөө зорилгодоо зүгээр AI-г ашиглах болохоос биш бүгдийг сурна гэдэг юм байдаг. Одоо би ч гэсэн бүх AI-г мэдэхгүй шүү дээ. Тэрийг мэдэх ямар ч боломж байхгүй. Энэ дэлхий дээр бүх хэлээр ярина гэдэгтэй адилхан тэрийг ойлголт байхгүй. Бүх AI-г мэднэ гэж боломж байхгүй. Тэг бүгдийг ашиглана гэж байхгүй. Нэг одоо шинэ үгээр би Instagram-ийн бүх фичерийг зэрэг ашиглана гэж байхгүй. Би YouTube-ийн бүх фичерийг ашиглана гэж байхгүй. Миний нас инээрийг уус хүрэхгүй. Тэгэхээр би тухайн үед ямар нэгэн зорилгод шаардлагатай зүйлийг л өөртөө ашигтайгаар ашиглана гэж юм байна. Тэгэхээр тэр нь л суралцсан гэсэн үг ерөөсөө AI-г ашиглана гэдэг нь. Тэгээ одоо ч би яагаад байгаа гэхээр Digital Money Club гэдэг үндсэн тэр Telegram broadcasting channel дээр ерөөсөө эднэрийг л тодорхой хэмжээнд хуваалцаж байгаа. Ерөөсөө энэ одоо энэ миний юу вэ community ерөөсөө биш. Зүгээр л би мэдлэг одоо мэдж байгаа зүйлүүдээ хуваалцчихъя. Тэгээд 7 хоногт нэг удаа групп дотроо асуулт хариултын болоо явж танд асуулт байх юм бол надаас асууж болно. Тэгээд мэдээж их сургалтууд үнцэнд орсон байгаа. Тэгээд тиймэрхүү юм байна. Та тэн дээр орж ирээд бас илүү гүнзгий судлаад илүү надтай ойрхон мэдээлэл авъя гэх юм бол тэнд би юмудаа хуваалцаж байгаа. Тэрнээс яг энэ community юм уу яг тийм сургалт болоо гэсэн биш байгаа шүү. Зүгээр миний зүгээс та бүхэнд өгж байгаа тийм юу гэсэн үг. Broadcasting channel гэсэн үг. Тэгэхээр тийг та доор би линкийг оруулсан дээр орж болно. Эсвэл үнгүү сургалт үнгүү юм үзэх юм бол дахиад яаж болно. Тэгэхээр миний зүгээс яг туслаад хамт гэх юм бол эднэр байгаа даа шүү. Яп. За тэгээ 3 дугаар хамгийн чухал зүйл үе бид нар түр хальт дурдад өнгөрсөн те.
өөрийгөө энэ нэг юм дижитал ертөнцийн өөрийнхөө үүрэг роолыг ухамсарлах, би өөрийгөө хаана байршуулвал хамгийн зөв байх юм бэ гэдэг юм. Би өөрийгөө хаана байршуулвал хамгийн зөв байх юм бэ гэдэг юм. Одоохоо энийг бид нар байршуулахаас өмнө нэг юм яах ёстой нь өөрийнхөө нөө юг олох хэрэгтэй болчихж байгаа юм л да. Өөрийнхөө байгалийн өгдлийг бүр тодорхойлох хэрэгтэй болчихж байгаа. Одоо жишээ нь би бол even ингээд дижитал ертөнцид ажиллаж байгаа дижитал антрепренeur те дижитал номад гэж явж байгаа ч гэсэн би бол нэг тийм амар хүмүүсийн тооны датан дээр те хүмүүсийн Google Sheet Meet дээр суугаад нэг тоо хоорондоо харьцуулаад энэ дээр нэг юм тоо бодож гаргаж за ер нь тренд ийшээ явах юм байна да гэж боддог тийм төрлийн хүн бол биш байхгүй. Би бүр тоотой ажиллаж үнэхээр чаддгүй. Ерөнхий байдлаар яг ийм байвал ийм байна гэж боддог гэсэн тэр нарийн тоон ямар сайн юм уу гэдэг бүр тийм нарийн детальны тоор үнэхээр орч чаддгүй. Одоо чи манай магадгүй би чинь e-com хийдэг байлаа гэж бодоход манай стокод AirPod-ноос 100 шиг байгаа 50 хэдэн зарагдсан байгаа 30 хэдэн хүргэлтэндээ явж байгаа гэдэг би тийм нарийн тоор үнэхээр орч чаддгүй тийм оронгод би тарих зүгээр гацаал шатаун нэг л унтарчдаг байхгүй. Тэгэхээр энэ мэтчлэн та өөрийнхөө эхлээ байгалийн өгөгдлийг тодорхойлох ажил руу орж байгаа. Эхлээ байгалийнхаа өгөгдлийг тодорхойлоход би юу гэх бурхнаас өгс надад өгөгдөл юм бэ гэж. Тэрэн дээрээ таны өөрийн чинь сонирхол одоо тэгээ давуу талууд те тэднийг тодорхойлж жагаад энэ дижитал ертөнцийн хаана би өөрийгөө байршуулах юм бэ гэдэг юм гарч ирж байгаа байхгүй. Тэгэхгүйгээр зүгээр л магадгүй би e-commerce илүү мөнгө олд юм байна гэдэг e-commerce хийгээд авах биш. Эсвэл би коуч болно гэдэг ингээд авах биш. Эсвэл би ютубер болно гэдэг магадгүй одоо заавал юм гремикс шиг микэд авах биш ч юм уу те. Хүн байгалийн гэсэн өгөгдөл өөр шүү дээ. Тэгэхээр тэрэн дээрээс яаж болно гэсэн үг. Тэгээд байгалийн өгөгдлөө яаж болох юм бэ гэж байгаа. За байгалийн өгөгдлийг олох зөндөө тестүүд байна. Гэхдээ миний зөв хувьдаа ашигладаг тест бол би үнэгүй e-book дээр угаасаа бичсэн байгаа. Тэн дээр та манайхад ороод харах юм бол уншиж идэл угаасаа гараад юм. Би яг хаана байгааг марцсан. Ямар ч би тэрийг оруулж ийсэн. Тэгээд тэн дээр манайхаа ороод үнэгүй тестийг өгчөд бол ерөнхийдөө та тийм байгалийн өгөгдөл чинь гараад байна. Би яг юундаа сайн гэдэг. Тэгээд байгалийн өгөгдлөө олж гаргаж ирээд ChatGPT-оор асуу. За миний байгалийн өгөгдөл юм байна. Энд дээр тулгуурлаад би онлайнаар яаж мөнгө олж болох, орлого олж болох яаж болох вэ гэдэг байдлаар асууад үзэлтэй. Тэнгүү танд санаа гаргаж өгнө шүү дээ. Гэх мэтчлэн ингэж явна гэсэн үг байна. Ийм хэм маягаар та сошиал медиа дээр өөрийгөө байршуулах нь тэгэхээр өөрөөсөө дотроос эхлэх хэрэгтэй байна. Тэр гүн өөрийнх нь гүн юма хайд илрүүлж оллоо. Араас нь одоо чинь тэгээд ингэж аа. Тэгэд өөрийгөө давуу талаа олоод ингэж байдаг. Миний ур чадвар хүрхгүй л яах вэ гэж. Тэгээд ур чадвар хүрхгүй бол ерөөсөө ганц арга байна. Ерөөсөө сайжрахаас арга байхгүй. Ерөөсөө одоо ChatGPT-г ашиглан гэдэг чинь бас нэг тийм одоо юу мэнэ битээ бас юм сурах юм байгаа даа. Өдөр тутмынхаа амьдралаа баагаар оруулах те өөрийгөө бараг хагас роботч болох муухай л гэдэг те. Гэтэ одоо тэггүй л бол ерөөхдөө өсөлдөх энэ ертөнцид өсөлдөх ямар ч боломж байхгүй байхгүй. Одоо шинэ миний тэр e-book гэж хэлэхэд зүгээр л би ингээд одоо зүгээр та энэ хүртэл үзэж байгаа хүмүүс нэг нөгөө хэлэхэд бараг л нэрээ нэг зохиолч хүн амар мундаг бичдэг байгаар хүнийг 2-3 сар хийх ажлыг би нэг 7 хоногийн дотор AI-тай хийх хэлж байгаа байхгүй. ChatGPT, Notion, тэгээд нэг нь manage гэдэг энэ 3 AI ашиглаад ерөөсөө би e-book мэдлэгээ e-book болгоод болж байгаа байхгүй. Ийм амар хурдтай ерөөсөө. Тэгэхээр ойлгомжтой. Тэгэхээр зүгээр бодоод үзлээ. Хиний 3 сарын баг хийх ажил. За болио л доо. 2 сар хийх ажлыг би AI ашиглаад 7 хоногийн дотор хийж болж штэ. Би мэрэгжлийнч байх албагүй. Би тэр амар бичдэг байх ч алба байхгүй. Тим амар юм болоод байгаа хөөх. Тэгэхээр бид нар энийг бас яг би зүгээр хэлмээр байгаа нь амар нэг юм заавал бинкстэй гэдэг өөрийгөө дарамтан дэх бас оруулаад байх хэрэг ерөөсөй байхгүй тий. Зүгээр л та зорилгодоо шаардлагатай үедээ зүгээр ашиглаад явчих гэж зүйл. Тийм тэгэхээр өөрийнхөө давуу талыг олгоод тэрийг ойлгоод тэгээ өөрийгөө хаана байршуулах уу гэдэг чинь айгүй чухал болчихж байгаа. Одоо жишээ нь та ямар нэгэн байдлаар контент бүтээгч юм уу эсвэл бизнес эрхлэгч юм уу эсвэл үйлчлэгээ явуулдаг хүн гэдэг ч юм уу тий. Ямар нэгэн байдлаар тэгэж гаргаж ирэх тодорхойлох нь айгүй чухал болж байгаа шүү. За тэгээд ингэ явж хахад ямар ч гэсэн дижитал ертөнцийг алцахгүй. Энээс цаашаа яг ингээд энэ маань өөрөө ингээд айгүй том сэдв болохоо ингээд одоо юм уу ChatGPT-г ашиглах байж юм ингээд цаашаа амар их юм болно л та. Ерөнхий бүр ингээд том зугаар нь та бүхэн танилцуулах юм бол цайных байлаа. Ерөнхийдөө тоглоомын дүрэн буюу attention economy эдийн засаг маань ингэж яваад байгаа юм байна. Цаг үе өөр болж байна тий. Дээрээс нь тоглоомын дүрмүүд нь тэр доторх байгаа тэр дүрмийн тоглоомын тоглож байгаа оролцогчдор нь ерөөсөө ямар нэгэн платформуд дээр хувь хүмүүс тоглож байна. Тэн дээр ашиглаж байгаа багчууд нь төсвүүд нь өөр байна. Төсвүүдээс шалтгаалаад хэн амжилттай байх юмуд нь өөр байгаа. Тэгээд тэр дотроо 3 дугаар зүйл нь бидний өөрсдийнхөө яг тэр өөрийгөө яг энэ ертөнцид энэ том юм дотор өөрийгөө хаана байршуулах юм бэ гэдэг айгуу чухал болчихж байгаа. Энэ мэдээллийн юм шуурган дотор өөрийгөө хаана байршуулж, өөрийгөө хаана байлгаж иж би хамгийн өндөр ашигтай, хамгийн одоо шүүсийн өөрийнхөө хамгийн өндөр шүүсийг шахаж чадах юм бэ гэдэг тэр юм гарч ирж байна гэсэн үг. Тэгэхээр эднийг манайхан судлаад, өөрсдөн дээр ажиллаад те. Энэ ерөөс ингээд нэг юм 7 өдөр болчтой юм ерөөсөө биш. Энэ бол нэлийн урт хугацааны ажил байхгүй. Гэтэ ганц юм та өнөөдрөөс эхлэхгүй болвол 2 сарын дараа 3 сарын дараа өнөөдөр эхэлцдэг байж л гэж харамсна ерөөсөө.
За тэгээд тийм байна. Тэгээд өнөөдрийн бичлэгийн бас энэ төрөд дуусч байна. Тэгээд бичлэг таалагдсан бол та миний бичлэг цаг алдахгүй үзэхийг хүсвэл хонхоо дараад subscribe дараад хүлээж байгаарай. Би ерөөхдөө 3 хоногт нэг бичлэг бол оруулж байгаа. Мөн дээрээс нь тэгээд хэлсэнтэй янз бүрийн та үнэгүй бичлэгнүүд яах юм бол би доор линкээр ороод та сонирхоод бас боломжит одоо миний тусалж чадах, миний санал болгож чадах зүйлүүдэд авч болно. Тэгээд тэгээд тийм ээ. Өөр ямар нэгэн байдлын талаар бичлэгний санаа мэдмээр байгаа илүү зүйлүүд байх юм бол комментсээр бичээрэй. Би тэгээд бас тэр комментүүдийг уншиж агаад санаа бодлого гаргаж ирж байгаа бас бичлэгний санаа гаргаад гихтэй байдал бас гоё сэдв байх юм бол бичлэг хий гэж бодож байна. Тэгээд тийм ээ. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баярлалаа.